шинэ сургуульд ороод сэтгэл шинэ нэг төрсөн. Байсан гэдэг талаар бичлэг хийж байна. Эхний 2 цаг бол нэлийн тоохгүй эвгүй байсан. Тэгээд 4-өөс гайгүй байсан. Тэгээд 4-өөс ахуулаад ер нь найзад толж ирсэн. Тэгээд нөгөөдөр бол би 2-3 хүүхэдтэй найзалцсан. Тэгээд ер нь эхний 7 хоног 4-5 настай болж чадсан. Тэгээд өмнөх 7 хоног бол бүр олон найзтай болсон байгаа. Цуцлцаа үзүүлсэн. Бичлэгүүл дизайн технологи. Тэгээд биеийн тамир мэдээлэл зурсан. Энэ 3 хичээл ер нь голцоо тулсан шиг надад санагдаж байгаа. Биеийн тамиртаар би хүүхдүүдтэй нэг багуулж волейбол сагсдаг болсон болохоор насан гоёсон. Мэдээлэл зүй дээр болохоор бид нэр бас баг болж гэж судаг. Тэгээд нэг ширээнд 10 хүүхэд судаг байхгүй юу? Манайх ингээ 20-20-оор хуваагдаж судаг мэдээлэл зүй дээр. Тэгээд манай 40 хүүхэд болохоор 20-20-оор хуваагддаг гэсэн үг байна. Тэгээд нэг багт 20 хүүхэд байгаа шүү дээ. Тэгээд ингээд нэг ширээнээр 10 хүүхэд судаг байхгүй юу? Тэгээд тэр багийнхаа 9 хүүхдээр нь бол тэр баг ер нь бол ангийн ер нь өөрхөн охин тариалах хүүхэн ангийн дарга марга ер нь бол ангийн шилдэг сурагч хүмүүс хөрхөн мондаг авьяастай охид хүүхэд байсан. Тэгээд ер нь бол хурдан танилцж байсан байгаа. Тэгээд тэд нартэй баг болсноор би ер нь бол нэг хүүхэд баг зэрэг сайн болсон. Гэхүүдээ тийм байгаа. Тэгээд тэр сайн болсон хүүхэн мандад өрхөг санал тавьсан байгаа. Тэгээд би хүлээлгэхээр шийдсэн. Тэгээд нийт өдөр хариугаа хэлээд бодож байгаа. Эсвэл 5 дахь өдөр хэлэх бодож байна. Тэгээд би асуудахгүй шинэ гар зүйтэй болно. Тэгэхээр бол дэжгүй байх. Тэгээд шинэ сургуульд ороход жаахан эвгүй байсан. Нэг таах ингээ нээлтэн дээр очиход нэг юу мэдгүй болоо. Би тэр сургууль бараг очиж байгаагүй. Зөвхөн 100 жилээр нөгөөх очсон болохоор энэ бол сайн мэдгүй байсан. Тэгээд сургууль маань таалагдсан. Шинэ маань таалагдсан байгаа. Баяртай. Дэлгүүрийнхээ гадаа өдөрлөө. Би номин дээр ирсэн байгаа. Баяртай.